Өнөөдөр 6 сарын 21, 22-ны мэдлэг оруулна. За өмнөх өдрийн тайлбар мухаг харанхуй уйдгар гунигдчихвсэн хүнд үхэл зохилтой. Би сул дорой, би өрөвдөлтөө, би тэнэг гэх мэтээр бодож гашууддаг хүн үхэх зохилтой. Тоож баршгүй хүсэл шунал горилгод авцна. Сэтгэл санаа тогтворгүй тэр нэгэн үхэх зохилтой. Тэгэхээр энэ бол таныг мохоо гэсэн үг биш. Харин сэрээчээ гэсэн хашгираа юм. Амьд сэргийг биш. Үхтэл мэт зовлондоо идэгдэж амьдрснаас тэр мунхаг зангаа яг одоо орхио. Жинхэнэ хаан шиг, парахлаада шиг цоо шинээр амьдр гэсэн утгатай. 6 сарын 21-ний санскрит тайлбар салхи огторгуйд оршдог хэд ийж түүндээ барьцалддаггүй, баригддаггүй тул огторгуйгаас ангид байдагтай адил. Гэгээрсэн та бээр бие махбод дотор оршиж байгаа мэт боловч түүндээ үл уягдах тул чи бийгүй махан бодиос ангид нэгэн юм. За энэ нь бол чиний жинхэнэ мөн чанар бол махан бие биш. Харин түүнийг ажиглагч ухамсар юм гэдгийг салхи болон орон зайн жишээгээр тайлбарлаж байна. Бурхан буюу эзэн нөгөө Вишну үргэлжлүүлэн айлдж байна. Хүмүүсийн ойлголтоор бие махбод оршин тогтнож үүлээ явуулж байгааг амьд байх төлөв гэдэг. Харин өөр бие олж авахын тулд хуучин биеэ орхихыг үхэл гэж нэрлэдэг. Прахлада минь чи эдгээр ойлголтоос ангид эрх чөлөөтэй нэгэн билээ. Үхэл гэж юу юм бэ? Амьдрал гэж юу юм бэ? Би зөвхөн чамд өөрийгөө тайлбарлахын тулд л олны дунд хэрэгэлдэг, хүмүүсийн дунд хэрэгэлдэг эдгээр үгсийг ашиглалаа. Үнэн дээр бол чи төрөвчүүгүй, үхэгчүүгүй. Хэдийгээр чи бие дотор байгаа мэт боловч бие махбод чамд байхгүй. Чи биеэс хамааралгүй. Тийм учраас чи бийгүй оршихгүй юм аа. Чи бол ажиглагч, чи бол биет бус оюун ухамсарын гэрэл. Яг л орон зайн өөртөө агуулгадах зүйлстэйгээ барьцалдаж нааддаггүйтэй адил. Чи орон зайн хязгаарлалтаас ангид юм аа. Гэвч нарийн хэлээр бол чи биеэр дамжуулан мэдрэмжүүдийг мэдэрч байгаа тул чамайг биетэй гэж хэлж болно. Энэ нь орон зай өөрөө ургамлын ургалтад оролцдоггүй ч ургамал ургахад саад болдгоотой л адилхан. Чи бол гэгээрсэн нэгэн. Чамд бие махбод эсвэл биежиж төрөх нь юу юм? Зөвхөн мунхаг хүмүүсийн нүдэнд л чиний дүрс хэлбэр оршдог. Цаг үргэлжид чи бол бүхэл бүтэн нь. Чи бол ухамсарын дээд дотоод гэрэл юм. Чамд биетэй байх, бийгүй байхын ялгаа юу байна? Чамд зууралдаж үлдэх эсвэл хайж орхих зүйл бас юу байна вэ? Хавар цаг ирэх эсвэл сансар огторгон сүрх өдөр ирэх нь оршихуй ба эс оршихуйн ойлголтоос даван гарсан нэгэнд юу ч биш юм. Учир нь бүхий л нөхцөл байдалд тэр хүн өөрийгөө танин мэдсэн мэдлэгтэй бат зогсдог юм. Орчлон ертөнцийн бүх амьтан үхэж үргэлжсэн ч эсвэл цэцгэлэн хөгжсөн ч тэрээр өөрийгөө танин мэдсэн мэдлэгтэй гуйшгүй бат оршсоор байдаг. Дээд эзэн буюу бурхан бие дотор оршдог. Тийм бүх учраас би үхэхэд үхэдэггүй юм аа.
Маххан бий үгүй болоход та болвол жинхнээсээ өгдөггүй юм. Би өөрчлөгдөхөд та өөрчлөгддөггүй. Хизээ чи би энэ биед харьяаглагдана эсвэл энэ би минийх гэсэн хуурамч бодлуудаа хаяна. Тэр цагт би үүнийг орхилоо. Би үүнийг орхихгүй. Би үүнийг хийлээ. Би үүнийг одоо хийн гэх мэт ийм үг хэллэгүүд утга учиргүй бол. Нэгээрсэн хүмүүс үргэлж үйл хийвч юу ч хийдэггүй. Тэд идэвхгүй, хөдөлгөөнгүй байснараа үйлдэлгүй байх төлөвт хүрдэг юм биш ээ. Энэхүү үйлдэлгүй байх үйл доторх үйлдэлгүй чанар гэж байна. Үйлдэлгүй байх нь тамааг үүлийн үрийн туршлагаас чөлөөлдөг. Учир нь үр тариагүй газар ургац хураана гэж очихгүйтэй адил. Хизээ би хийж байна, би мэдэрч байна гэх хоёр ойлголт алга болно. Тэр үед зөвхөн амар амгалан л үлдэнэ. Тэрхүү амар амгалан бат бөх тогтох үед л ангижрал тохиодог юм. Тиймээс гэгэрсэн хүнд олж авах эсвэл татгалзаж орхих гэх юу байх вэ? Субъект болон бие мөн объект болон бусад зүйл гэсэн эдгээр ойлголтууд арилах үед л ангижрал ирдэг юм. Чам шиг тийм гэгэрсэн хүмүүс энэ ертөнцид амьдрахдаа үрд гүн орсон мэт төлөвт байдаг. Прохладамын энэ ертөнцийг яг л зүүрмэглэж буй мэтээр хар. Гэгэрсэн хүмүүс жаргалд ташуурдаггүй, зовлонд гашууддаггүй. Тэд яг л цас болор мэт өөрийн хажууд тавьсан зүйлсийг ямар ч санаа зориггүйгээр тусгадаг шиг өөрийн хүсэл зориггүйгээр үүлээ үргэлжлүүлсээр байдаг. Тэд өөрийгөө танин мэдхүйд бүрэн сэрүүн байдаг. Боловч дэлхийн ертөнцтэй харилцахдаа унтаж буй мэт байдаг. Тэд энэ ертөнцид яг л хүүхэд шиг эго болон бусад дагалдах тийм зүйлсгүйгээр амьдардаг. Прохлада минь чи Вишнүгийн буюу Бурхны түвшинд хүрчээ. Галвын мөчлөгийг дуустал доод ертөнцийг захирагтун. Одоо доод ертөнцийг захирагтун гэж байгаа юм. Тэгэхээр энэ доод ертөнц гэдэг нь Прохлада бол Бурхны дайсан гэгддэг энэ асуур буюу одоо нөгөө асуура гэдэг энэ бэрд чөтгөрийн одоо удмын хаан юм байна. Түүний захирдаг газар нь Деважин биш харин доод ертөнц буюу юм харанхуй шунал тачаал ихтэй газар. За энэ дэлхийн мөчлөг гэдэг гэж байгаа. Энэ цаг хугацааны хязгааргүй байдал. Энэ дэлхийн одоо цаг хугацааны энэ мөчлөг нь бол гэдэг нь нэг калпа буюу маш урт удаан хугацааг одоо хэдэн сая жилийг одоо хэлж байгаа юм байна. Санскрит тайлбар дээр энэ бол жаргал, энэ бол зовлон, энэ байна, энэ байхгүй гэж зөвхөн мунхаг хүний сэтгэл савлан эргэлзэж байдаг бөгөөд мэргэн хүмүүсийн сэтгэл ийм байдаггүй. Энэ бол 22-ны мэдлийн үргэлжлэл нь орж ирж байна. Прохлада хэлсэн. Эзэн минь, би үнэхээр ядарсан тул хэсэг зур амарсан юм аа. Таны ивэлэр би эргцүүлэл ба үл эргцүүллийн хооронд ялгаа үгүйг ухаарах тэрхүү ойлголтод хүрлээ.
Таныг одоо би өөрийнхөө дотоодод мөн өөрийнхөө өмнө гадна талд харж байна. Би хязгааргүй ухамсарын үннийг өөрийн дотор мэдэрлээ. Тэнд уйтгаргүйнийг өөрөгдөл төгшүүр үгүй юм байна. Надад бие орхих хүсэл алга. Бие орхих хүсэл алга. Мөн энэ ертөнцийн үзэгдлээс айх айдас чалга. Ганцхан туйлын үнэн танигдах үед уйтгаргүйнийг хаана байна вэ? Сүрэл хаана байна вэ? Энэ дэлхийн үзэгдэл гэж юу юм бэ? Айдас гэж юу юм бэ? Эсвэл түүний эзгүүдэл гэж юу юм бэ? Би ухамсарын тэрхүү тэр төлөвд байлаа. Өө, би энэ ертөнцөөс залхаж байна. Би үүнийг орхий гэх зэрэг бодлууд зөвхөн мунхаг хүнд л төрдөг. Зөвхөн мунхаг хүн л бие орхих үед уйтгаргүй нэг байдаггүй л гэж боддог. Энэ бол жаргал, энэ бол зовлон, энэ бол байна, энэ бол байхгүй гэсэн эдгээр бодлууд зөвхөн мэрэгэн ухаанаа ардаа гээсэн хүний оюун санаанд савлан эргэлддэг. Би болон бусад гэсэн ойлголт зөвхөн мэдлэггүй хүмүүсийн оюун санаанд л оршдог. Үүнийг олж авах хэрэгтэй, үүнийг хаях хэрэгтэй гэх бодлууд зөвхөн мэдэхгүй мунхаг хүмүүсийн оюунд л урган гардаг. Бүх зүйл чамаар буюу ухамсараар тань нэвч шингэсэн байхад өөр олж авах эсвэл хайж болох юм байна. Хайж болох юм хаана байх вүлээ? Орчлон ертөнц бүхэлдээ ухамсараар дүүрсэн байна. Олж авах юм юу байна? Хаях юм юу байна вэ? Би өөрийнхөө дотор өөрөөсөө аяндаа асууж сургалан орчлонд байх эсвэл эс байх юу ч олж авах эсвэл гээх тухай ямар ч бодол санаа тээлгүйгээр хэсэгхэн зур амарсан юм аа. Би одоо өөрийгөө таньж мэдхүүд мөн чанараа танихуд хүрсэн тул таны талд нийцэх бүхнийг үлдэх болно. Гуй миний хүндэтгэл бишрэлийг хүлээн авна уу? Прахладаг шүтэн биширсэний дараа эзэн Вишну түнд айлдж босдоо Прахлада би одоо чамайг доод ертөнцийн хаанд өргөмжлөе. Бурхан болон мэргэд энд чиний алдрыг дуулж байна. Түүнийг доод ертөнцийн хаанд өргөмжлөөд тэр үргэлжлүүлэн хэлж байгаа. Нар сар гэрэлцэж буй цагт чи доод ертөнцийн захирагч байх түн хүсэл тачаал айдас үзэн ядалтад савлалгүйгээр сэтгэлээ хамгаал бүгдийг ижил тэгш хар хаан төрийн цэнгэлийг идэл Тэнгэрийн бурхад ч газрын хүмүүс ч эдэлж үзээгүй бүх эд баялыг чи идэх болно. Гэхдээ бурхад болон хүмүүсийг зовоож санааг нь чилээхгүйгээр үйлээ хийгээрэй. Өөрийгөө зохистой үйл хэрэгт зориул. Гэхдээ үйлдэлдээ бүх хүлэгд. Прахлада минь чи бодол болон сэдлэр савлахгүй байх болтугай. Ингэвэл чи үйлийн үрээр хүлэгдэхгүй. Одоо бурхад чөтгөрүүд ив найрамдалтайгаар зэрэгцэн урших болно. Бурхан биет эмгтээчүүд болон чөтгөр эмгтээчүүд ив найртай амьдран хаан минь мунхаг байдлыг өөрөөсөө хол зайнд барь гэгэрсэн амьдралаар урт удаан хугацаанд энэ ертөнцийг захирагтун хэмээн айлджээ.